Монгол ховс нэвтрүүлэгтэйгээ хамтаа үзэгч тандаа баярлалаа. Нэвтрүүлгийн манд зочин хамарт сэтгэл зүйч ховс дасгалжуулагч Цэн Даюушин инхтэр огш мөн өргөд ирсэн байна. Дахин уулзсандаа таатай байна инхтэр огш. Сайн байцгаана. Надад ч гэсэн таатай байна. Аха. Үзэгчтэй бид өнөөдөр дадал зуршил болон мөн ховсоор эмчлэх талаар инхтэр огштойгоо ярилцгаална. За маска зөгөөтгий. Та маска авч болно. Ховсоор эмчлэх гэж жоохон юуг хэлээд байгаа юм болоо инхтэр огшаа. Тийм. Тэгэхээр ийм сэтгэл зүйн өвчнийг эмгэгүүдийг эмчилдэг олон аргууд байдаг. Одоо үгээр эмчлэх, янз янзын техник хэрэглэх, тэгээд химийн бүтээгдэхүүн эм хэрэглэх, тариа гэл янз янзын аргууд байна. Тэрний нэг нь одоо ховс байдаг байхгүй юу? Ховс гэдэг маань яалтчгүй одоо энэ сэтгэлийн эмгийгийг одоо эмчилдэг ийм техник арга байгаа юм. Энийг л одоо тэр ховс эзэмшсэн хүн нь одоо тэрийг одоо бусад тэр үйлчлэгчдэд хэрэглэж эмчлэхийг л ховсоор эмчлэх гэж нэрлэдэг. Харьцангуй бас манай монголчууд үүнийг бас ойлгодог болж тий. Хэдэн жилийн өмнө бол бас ойлгохдох байгаагүй шүү дээ. Тий. За ховсоор эмчлэх нь бол одоо уг нь бас шинэ юм биш. Одоо бүр л одоо 1800 1700 он ер нь л уршаал яваад байвал тэндээс одоо эмчилжсэн одоо тийм баримтууд нь олдоод байна. Оо за бүр тийм эрт үеэс ховсыг одоо хэрэгжилж исэн. Сүүлийн үед хоёр одоо нэгдүгээр дайнд бас хэрэгжилж исэн байна. Одоо яг л нэг тухайн нэг одоо айхтар үйл явдал болно шүү дээ. Онцлог. Тэгэхээр чинь л одоо тэр үйл явдалд юу хэрэгжилж исэн байна, яаж байсан бэ гэдэг нь гарч ирж шүү дээ, тий. Түүхэнд илүү их бичигдэж байна гэсэн. Тэгэхээр нэгдүгээр дайны үед одоо зарим одоо мис заслын эмч нар тий одоо ховсыг эзэмшсэн одоо мис заслын одоо эмч нар нь нөгөө нойрог гүйжүүлэлттэй байгаа шүү дээ тий. Мэдээ гүйжүүлэлт. Тэрний оронд ховсыг бас хэрэгжилж исэн одоо маш их одоо тод баримтууд мэдээ алдуулахад. Тий мэдээ алдуулахад. Яг тэгвэл ховсод одоо гүн орсон хүн шүү дээ. Ховсод одоо 3 янзын оролт байдгийг. Энгийн тэгээд одоо каталепси буюу гар хөл хөшнө. Тэрийг одоо хүн мэдэхгүй гэсэн үг. Гурав дахь нь одоо сомнамбулизм гэдэг бүр одоо гүн орох гэсэн үг. Сомнамбулизм буюу тэр одоо ховсын гүн оролтон дээр хүн өөрийнхөө одоо тэр ховсынхаа эмчийг л одоо өдрөмжаар явна. Жишээ нь одоо ингээл та одоо зүүн гаргүй таны зүүн гар юу ч мэдрэхгүй гэдэг юм бол одоо эндээс энэ хүртэл юу ч мэдрэхгүй. Тэгэхээр бид нар энэ рүү одоо ингээд зүү хатгаад оруулна уу, энэ дээр нь гисгэн үү яана, энийг одоо ингээд огтлоод одоо операшн буюу одоо операц хийн үү те бид нар мэдэхгүй гэсэн. Хагалгаа хийхэд. Тэгж бүрэн ховс тарддаг байна. Тий, тэгж бүрэн ховсын одоо бүрэн үе одоо хэлээ гүн үе байх нь тэрийг бид нар тэгж ашигладаг. Тэр нэгдүгээр одоо дайны үед бол яг цэргүүд тэгж ашиглаж исэн байна. Одоо яг ингээд ховстол бүрэн ховстол мэдээ алдуулаад тэгэл одоо хагалгаагаа хийгээл буцаж оёход тэр байхгүй. Мэдэх зүйл байхгүй. Тэр үед нөгөө эм тариа бас ховор байсан баг тий. Эм тариа ховор бас одоо тэрийг одоо эм тариа ховор учраас одоо тэр эмчнэр нь одоо юу хэрэглэх үү гэдгийг бас соргогоор одоо мэддэг байсан байх нь шүү дээ тий. Одоо яг одоо хэрэгцээ гарч ирж байгаа байхгүй юу? Одоо бол ховсын хэрэгцээ бага болж. Ягаад гэвэл юунд ч тий мэдээ алдагдуулалт гэдэг юм байдаг шүү дээ. Тэрэнд л харш биш бол хийж болоод байна тий. Одоо янз янзын одоо төвшөнд одоо мэдээ алдагдуулалт хийж болж байна. Харин тэрэнд харш хүн гэж бас байна. Тэр үед бол яалтч ховс хэрэгтэй байдаг. Тий ховсоор бас одоо хийж байна. Бас одоо ойрхон жишээгүүл 1987 илүү онд тий одоо Оросын нэг Кашпировский гэдэг доктор одоо ч байгаа л да тэр хүн Америкт амьдарч байгаа. Тэр хүн одоо Москвагаас Киев одоо гээд Минскийн нийслэл Киевийн нийслэл Киев хот тий энэ нэлийн хоол шүү дээ тий энд одоо анх одоо телевизээр дамжуулж одоо тэнд хагалгаа хийлгэжсэн. 2 удаа хагалгаа хийсэн. Маш амжилттай болсон. Тий. Одоо тэр үечүүд би баг байсан байна. Эсвэл жинхэнэ биширч байсан шүү дээ. Өөх ч ямар одоо сони юм тий одоо тэгж нөлөөлж болдог бахан. Тий одоо энэ айхтар одоо ингээд Москвад байгаа хүн одоо бүр Киевд байгаа. Тэгээд телевизээр тий тэгээд нөгөө эмэгтэй нь ингээд хэвдчихсэн. Тэгээд одоо ингээд хагалгаа хийгээл 87 он тий. Дараа нь би оюутан багтаас бидний нэг бас үзэж байсан. Маш амжилттай болсон гэл. Тэгэхэд одоо Кашпировский гэдэг одоо тэр доктор үнтэй биширж ийлээ шүү дээ. Ямар мундаг тий. Тий тийм жишээ байна бид нар. Тэгэхээр энэ сэтгэл зүйн шинжилгээ ухаан гэж бас маш том маш агуу зүйл юм аа. Ер нь бол ингэж байна. Одоо энэ технологи маш хурдан хөгжиж штэ. Тэгэхээр хүний сэтгэл зүй бас жаахан үлдээд байна. Ялангуяа одоо энэ сүүлийн үед нэг жаахан шүүмжлэлтэй хандж байгаа зүйл гэвэл за технологи маш их хөгжиж байна.
Тэгээ iPhone гэдэг чи одоо жилд нэг одоо За шин загвар гарч ирээд. гарч ирж штэ. Энд чинь одоо бас хэрэглээ штэ тий. Технологийн дэвшлийг яг бид нар харуулж байна. Гэтэл одоо сэтгэл зүйн одоо энэ ухаанд одоо яаж одоо дэвшил гарч ирнэ. Бид нарт одоо яаж харуулах вэ? Яаж ийн гэдэг нь бас үл мэдэх байна л дээ. Тэгэхээр энд бас нэлээд тийм бас хурдан хөгжих хэрэгтэй байна. Бид нар Монголын хувьд ч гэсэн одоо шин одоо техникүүдийг илүү их ашиглах хэрэгтэй байна. Энэ дээр бас нэлээд хийх зүйл бас байна бас. Хүний сэтгэл гэдэг зүйлийг жоохон орхидуулаад байгаа юм уу да, тийм ээ? Одоо ер нь бас бид нар бас ганданд одоо даатгсан явдал их байна бас. Тий, аа. Энийг бол ерөөсөө тийм гандан л хийх ёстой гэж тий. Одоо нэг тиймэрхүү юм байна биднэрт бас. Одоо бас яг л гарч ирж байгаа байхгүй юу? Тийм шүү дээ. Жишээ нь одоо энэ коронавирус үед сэтгэл зүй бол бас яаж авч явах вэ тий? За корона туссан хүн яаж сэтгэл зүг авч явах вэ? Дараа нь яаж авч явах вэ? Тэр хүнийг шоконд оруулчихгүйгээр бас тий яаж имжлэх вэ гэдэг чинь бас хэрэгтэй болж байна. Тэгэхээр бас энд бол сэтгэл зүйч нар бас ажиллаж байгаа гэж бодож байна. Яг өдөрт бол энэ үед манай ард иргэд маань нэлээд сэтгэл зүгээр унах магадлал ийм ажиглагдаж байна. Яаж сэтгэл зүгөө өндөр байлгаж өөрийгөө өөдрөг бодолтой байлгах хэрэгтэй юм болоо Виктор Огш. За тэгэхээр бид нар өмнө бас яг энэ дээр бас ярьсан тийм. Яг үзээгүй үзэгчтэй байж магадгүй тийм ээ. Тэгэхээр бас нэгдүгээрт тэр бидний сэтгэл зүг одоо унгаагаад байгаа зүйл гэж байгаа. Тэр зүйл мэдээлэл байгаа байхгүй юу? Тэрийг хянах хэрэгтэй бид нэр. Одоо байнга авах хэрэг байхгүй. Тэрийг одоо ингэ шүүх хэрэгтэй. За тэдэн цагт авна, эдэн цагт авна, тэдэнд авна гэд тэ шүүх хэрэгтэй. Хизээ авах вэ гэд. Энийг бол байнга одоо баг болох хэрэгтэй. Дараа нь өөрийгөө сатааруулах хэрэгтэй. Өөр юмд сатааруулах. За одоо тэр мэдээллийг л одоо за яалтч одоо энэ одоо 2020 оны 12 сард бид нар ковидтэй байна те ковид-19тэй байна. Яг энэ үед амьдарч байна. Энд ч удахгүй яваад өгнө, удахгүй гараа бүх юм одоо вакцин гараад ирнэ те 1-2 жил байна уу. Цаг хугацаанд харуулна шүү дээ биднэрт гараад ирнэ. Энд ч үргэлж байх юм бол биш. Гэдэг дээр бид нар бас анхаарах хэрэгтэй. Тэгээд аль болох өөр зүйл дээр анхаарал, өөр эерэг энэ амьдралаас өөр тийм сайхан эерэг зүйлийг л олж харах хэрэгтэй. Өөрсдөө бид нар хичээх хэрэгтэй. Ер нь мартахыг хүссэн зүйлүүдээ үйл явдлуудыг мартаж болдог гэсэн тийм ховсоор имжлэхэд. Тэгэхээр танд хандахаар иргэд маань нэрж одоо муухай дурсамж ч юм уу аваар услын тийм дурсамж арилгаж болох нэ. Тий, яг л энэ дээр л одоо ховс их одоо өөрийнхөө одоо нэг юу гэдэг ач тус гавья гэдэг юм тэрийг харуулдаг байхгүй юу? Ягаад гэвэл хүнд одоо яалтчгүй ингээд нэг аваарт ордог ч юм уу ингээд энэ талдах хумсарт нь суудсан байгаа. Тэр тэгэл хизээ илэрдгүүгэл нөгөө нэг машин байр хажуугаар нь машин өнгөрөх дээр л яг байнга илэрнэ. Та өдөр одоо нэг жишээн дээр ярьж штэ тий. Тэгэхээр хэрвээ тэр нэг эмзэглэл гэж байгаа штэ. Тэрийг одоо санаад эмзэглэж штэ байнга. Тэр эмзэглэл нь одоо 10% байсан бол тэр эмзэглэлийг 1 юм уу 2 ч юм уу эсвэл 0 болгочиход хүн ерөөсөө яах вэ? Нөгөө нэг аваараа яах вэ? Санана. Гэтэ нөгөө эмзэглэл нь байхгүй болчдөг. Айдсан байхгүй болчдөг байхгүй. Ерөөсөө тэрийг бол яах вэ? Над би нэг тийм үед нэг тэгж одоо аваарт орж ирсэн гэдгийг яах вэ? Санана. Тэр бол далдах хумсараас ой санамжаас алга болно гэж байхгүй. Харин нөгөө нэг эмзэглэл нь юу ч байхгүй. Нөгөө нэг эмзэглэл буюу нөгөө айдас нь юу ч байхгүй. Тэр үед мэдэрсэн айдсыг арилгадаг байх нь тийм үү? Тэр үед мэдэрсэн айдсыг алга. Энэ бол маш чухал байхгүй юу? Яагаад гэвэл саяхан надад нэг хүн хандсан л да. Одоо бага насны хүүхэд одоо ингээд өчнөдөөсөө хэрэгээр би явж байгаамаа тий. Одоо та одоо энэ дээр яаж тусалж чадах уу? Одоо яаж одоо хохирлыг гаргаж чадах уу гэх. Тэн дээр бол за сэтгэл зүйн хохирлыг гаргуулах гэдэг шүү дээ. Би за тэн дээр бол одоо нэг үгдгийг их тусалж чадахгүй би. Яагаад гэвэл тийм хохирол ийм хохирол гэдээ би хэлэхээр тэрийг одоо тодорхойлж гаргадаг одоо тийм одоо хуулийн юм байхгүй шүү дээ манад. Жишээ нь та одоо нэг 10,000 төгрөг алдчихлаа гэж бод. Энийг бол одоо ингээд авч чадж байна. 10,000 төгрөг буюу энэ хүн яг уу тийм эд хөрөнгөөр яг уу хохирчжээ. Гэтэл таны сэтгэл санааны хохирлыг яаж хэмжих вэ? Тэрийг одоо хэдэн хувиар хэмжих вэ? Хэмждэг газар нь одоо ямар байна? Одоо эмгэг судлалын төв байна уу? Эсвэл одоо энэ сэтгэл зүйн эмчнэр байна уу? Сэтгэл эмгийн одоо энэ одоо нэг тодорхой бус байна. Тэгэхээр нөгөө хүн чинь хохирол үлдчихэж штэ. Харин энэ дээр яг би сэтгэлийн засаж болох нь. Тэгээ юу хийж чадах вэ гэвэл тэр нэг муухай эмзэглэлийн яг байхгүй болгож болно. Одоо дахиад нөгөө нэг айдсын байхгүй болгож болно. Бас нөгөө нэг эмзэглэлийн яг багасгаж болно. Эсвэл бүр байхгүй болгож болно. Тэгэхээр тэр хүнд бол яг өөрийгөө мэдрэх их таатай болно шүү дээ. Байнга нөгөө муухай мэдээл, байнга нөгөө муухай юм чинь нүдэнд юм эсвэл одоо өөртөө орж ирээд байхгүй болно гэсэн. Энэ л одоо чухал зүйл. Хамгийн чухал зүйл юм тийм ээ ховсын имчилгээний. Тэгээ ховсын имчилгээний хамгийн чухал зүйл энэ байхгүй юу?
Тэгэхээр бас дадал зуршлын талаар тодруулж өгөө л да инхтер багшаа. Дадал зуршил гэж чухам юу хэлээд байна? Дадал зуршил гэдэг чинь их чухал зүйл байна. Яг л энийг бид нар дадал зуршил гэж юу вэ? Ерөөсөө бид нар автоматар хийж байгаа байхгүй юу? Одоо өөрийн мэдлгүйгээр хийж байгаа байхгүй юу? Өөрийн мэдлгүйгээр хийдэг үйлдэлийг л яг дадал зуршил гэж байна. Энэ нь одоо бидний амьдралыг одоо 70-80% авч явж байна. 70-80% юу? Хувийг бүр. За. Одоо ингээл та ямар хүн байдгийг одоо юу хийдэг ингээл ерөөсөө сурцаараа яваад байна бид нэр. Тэгэхээр энэ 10-20% шинэ юмд суралцж байна гэсэн. Тэгэхээр энэ дадал зуршил сайн муу бас байгаа. За муу нэхэр чинь нөгөө нэг одоо арх тамхи юу байдгийг те тэр чинь ингээд эсвэл одоо нөгөө хамаарлууд одоо байнга одоо ингээд телевиз гар утсаа үздэг чи хамаарл болчихоо. Энд чи ихлэ дадал зуршлын хэмжээнд явж байгаа. Сүүлдээ бүр хамаарл болоод явчихж байгаа. Хамааралтай болох нь биш. Хамааралтай одоо би үүнээс хамааралтай. Тэгээ би одоо энэс хамааралтай. Би одоо юу гэдэг цайнаас хамааралтай гэж байна. Тийм болоод ирэхээр таныг давамгаалаа явж байгаа. Та өөрөө удирдах биш. Таны тэр дадал одоо зуршил хамаарл гэдэг чинь таныг удирдах явчихж байгаа байхгүй. Тэгэхээр л энэ чинь аимшигтэй зүйл. Аюултай байх нь. Тий. Хэрвээ сайн юм сурсан бол би яг намайг одоо сайн юм удирдах явна. Хэрвээ би муу дадал зуршил хамааралтай бол намайг яг муу юм байнга удирдах юм гэсэн үг. Тэгэхээр бидний одоо мэдлгүйгээр гэж байгаа шүү дээ. Бидний мэдлгүйгээр биднийг одоо ямар нэг юм яг удирдах байх нь шүү дээ. Тэгэхээр бага наснаас нь зөв зүйлийг дадал болгож болох нь тийм үү? Бүр зөв тийм. Дадал болгож. Наснаас нь тий. Тэгэхээр нэг ийм зүйл гарч ирж байгаа байхгүй юу? Хүний нөгөө нэг орчин гэдэг чухал болоо явчихж байгаа. Ямар орчинд амьдарч байна? Тэ одоо юу хийж байна? Та одоо юуг байнга бодож байна? Тэ одоо та одоо юуг байнга хийж байна гэдэг чинь одоо энэ хамааралтай болчиход байгаа. Тэгэхээр л одоо та бидний зөв үйлдэлийг л байнга хийж явах хэрэгтэй. Зөв үйлдэлийг одоо энэ хүний нүднээс далдчихсан тийм ээ. Байнга л хийж л байвал бид нар яах вэ? Одоо тэрнгээр одоо ингээд дагаад явчихж байна. Дагаад одоо тэрийг зөв үйлдэл хийгээ явчихж байна. Одоо ингэж ярьдаг шээ манайхан бол ээж хүн л ер нь хүүхдийнхээ хүмүүжилд анхаарах ёстой юм шиг бодоод идэг тийм ээ. Их хүн л аав бол ажиллаа хийгээд л яхав тэр нөгөө санхүүгийн асуудал зогсов. Гэхдээ энэ ер нь зөвхөн ээжээр шалтгааллах зүйл мөн үү? Ээж зөвхөн нөлөөлдөг үү? Энэ бол яхаа хэн их ойр байна тэр нь их нөлөөлдөг. Байнга байна гэдэг бол. Гэхдээ тэр хүүхэд тийм ээ аавыг бол зөв нүдэрээ харж байгаа. За аав бол ийм хийж гэн ийм хийж гэн. Тэрнээс маш их суралцж байгаа. Эсвэл хүүхэд мэдлгүйгээр шууд автоматар татаж авч байгаа. За би яг ийм болох юм байна, том болоод ийм болох юм байна гэл. Тэгтэл яг дахиад нэг том болохоор нөгөө хүүхэд чинь том болдог. Нөгөө дахиад хүүхэдтэй болдог. Бас энэ үйл явдлыг хийн штт. Нэг хүүхэдтэй илүү хандахгүй ингээл гарч орол мөнгөний олж ин одоо тэгэл бараг ми одоо мөнгө олж явахад болох юм биш үү нэг ийм үйлдэл харуулна шүү. Тэгэл тэрийг харж өссөн болохоор тий. Дахиад л эн чинь буруу бол явчихна. Тэгэхээр л одоо бид нар хүүхдүүдтэй аль болох их цагийг л зарцуулах хэрэгтэй. Аль болох их цагийг зарцуул. Ягаад гэвэл тэр чинь бидний одоо ирээдүйн одоо үндсэн хөрөнгө шүү дээ тий. Тэгэхээр тэр одоо үндсэн хөрөнгөд аль болох л хайртай хандаж аль болох тэндээ илүү их цагийг зарцуулвал бас нэг ийм асуудал байна их дөрөгш. Сүүлийн үед одоо хосууд нь бас салах асуудал их болжээ. Бас нуугаад яах вэ? Энэ үед эцэг их хоёр нь тусдаа амьдардаг. Тэгээ хүүхдэд хайраар дутаахгүй байхын тулд ер нь хүүхдтэй аль нь яаж харилцах зүгээр юм бэлээ. Одоо жишээ нь ээж дээрээ байдаг ч юм уу аав дээрээ байдаг байлаа гэхэд за энэ дээр нэг ийм зүйл байна. Нэг жаахан буруу ойлголт гэх юм одоо юу ч хэлэх юм те. Хайраар дутаахгүй гэдэг дээр ерөөсөө л хүн яах вэ? Материалын зүйлээр дутаахгүй гэж шууд ойлгож байна. Яг үнэ. Тэгэд байна. Тий. Тэгээд нөгөө хүүхдэж одоо эрхлүүлээл одоо сүүлийн үеийн утас авж өгөөл сүүлийн үеийн тоглоом гээл те. Өөр хол байгаа хэдий ч ингээд энийг нөгөө эцэгч нар хайр гэж ойлгоод байна. Тий. Энэ бол буруу байна. Хайр гэдэг маань юу гэсэн үг вэ? Таны оролцоо. Ерөөсөө таны оролцоо байхгүй. Та тэр хүүхдээ одоо хэр хэмжээ зарцуулах юм. Та өөрөө тэнд юу үзүүлэх юм, юу хийх юм. Тэр хүүхдтэйгээ одоо хэр зэрэг одоо харилцах юм. Энийг л одоо хайр гэж нэрлэж байна. Ерөөсөө нэг юм хүүхдийн үг байгаа байхгүй юу? Хайр гэж юу вэ гэсэн чинь нэг хүүхд ингэж хариулж байгаа байхгүй юу? Хайр гэдэг нь бие биендээ асар их анхаарал халамж тавихыг хэлнэ гэж. Ямар хөөрхөн юм бэ? Тэг миний таньдын хүүхд. Энэ бол ерөөсөө одоо байж болох хамгийн зөв хариулт байгаа байхгүй юу? Хамгийн товчхон тодорхой хариулт. Ерөөсөө энэ чинь хамгийн товч тодорхой хариулт чинь хүүхдээс гардаг байхгүй юу? Яг бол тэдний ухамсар ухаан чинь биднээс илүү соргоог байгаа шүү дээ. Биднээс илүү хамархан байгаа. Хүн хэдий ч одоо ухаантай болон хэдий ч бас хэцүү болдог. Яг бол тэр үний үгийг ойлгоход хэцүү болдог.
Яг л өөр төвшин дээрээ эхэлж байгаа байхгүй юу. Тийм болохоор хүүхэд бол хамгийн энгийн. Ерөөсөө нэг юм үг гэдэг чинь таас. Чи өөрийнхөө зорилгыг 7 настай хүүхдэд 4 настай хүүхдэд хэлээд нөгөө 4 настай хүүхэд нь 4 настай хүүхэдтэй хэлээд нөгөөдг нь ойлгож ивэл чиний зорилго яах вэ? Зүг гарч ирж байна гэж байгаа байхгүй юу. Ингэж одоо тэр хоёр хүүхдийн л хоорондоо ойлголцож чи одоо өөрийнхөө зорилгыг яах вэ? Зүг гаргачлаа гэж бодож байгаа байхгүй юу. Тэр ийм чухал байгаа. Тэгэхээр хүүхэд гэдэг их агуу ертөнц. Тийм хүүхэд гэдэг агуу ертөнц. Тэгэхээр бид нар одоо эхлээд тэр өөрийнхөө өгж байгаа хүүхдэд одоо материалын зүйлийг хайр гэж ойлгож болохгүй. Яг тийм байж болно. Тэрийг бол бид нар бол хүлээн зөвшөөрнө. Гэхдээ таны өгж байгаа илүү тэр цаг хайр, одоо тэр халамж, тэр сэтгэл, тэр анхаарал тавих. Зөв биз? Тэ тэр анхаарал тавих гэдэг чинь л чухал. Хамгийн үнэтэй зүйл шүү гэж үү? Тэ хамгийн үнэт зүйл байна. Гэр бүлийнхээ үнд цэнийг ер нь баттгаж өсгөхөд юу хамгийн чухал юм бэ? Тэгэхээр ингэж байгаа. Үнд цэн зүйчийн хувьд зөвлөж. Үнд цэн гэж байгаа. Эхлээд хоёр хүн өөрийнхөө үнд цэнийг гаргаж ирэх хэрэгтэй байдаг. Одоо та бид нар байлаа гэхэд чиний үнд цэн юу вэ? Ажил уу? Гэр бүл үү? Эсвэл одоо хобби ч нь үү? Одоо эсвэл одоо авж байгаа одоо education юу мэрэгжил боловсрал чинь юу гэдгээ эхлээд гаргаж ирнэ. Хүн эхлээл ерөөсөө өөрийнхөө үн цэнийг гаргана. Бүх хүмүүсэд одоо энэ дасгалжуулагчийн хичээл дээр байдаг байхгүй юу? Ерөөсөө хүний тэр одоо үйлчлэгч байгаа үн цэнийг л одоо хурдан гаргаж ирэх. Зорилгыг гаргаж ирээл дараа нь үн цэнийг. Ягаад гэвэл үн цэн гэдэг чинь одоо би ямар хүнтэй ажиллаж гин гэдгийг би мэднэ шүү дээ. Одоо цэлмөөний хувьд бол юу үн цэнтэй вэ? Ажил нь үү, хүүхэд нь үү, гэр бүл нь үү, тэ юу нь үү? А тэр үнтэй адилхан ингээд гэр бүл хоёлоо эхлээд эхнэр хоёр үн цэнээ гаргачлаа. Тодорхойлох нь тийм ээ. Тэгэхээр ч нийл харагдчихж байгаа байхгүй юу? За нөхрийн хувьд бол үн цэн нь юу вэ? Тийм байна. Эхнэрийн хувьд бол үн цэн тийм байна. А энэс үндэслээд хоёлоо яг нийлээд гэр бүлийнхаа үн цэнийг гаргана. Тэгэхээр одоо манад нэг ийм үн цэн гэдэг нь дүрмтэй холбоотой байдаг байхгүй юу? Нэг ийм хууль байна. Хоол идэж байхад хинч одоо смартфон одоо утас ашиглахгүй. Танаа гэрт үү? Тэгээ манай гэрт. За тэгээд аль болох одоо ээж л одоо юм уу эсвэл хүүхдүүд мэдээ үзэхгүй. За хүүхдүүд мэдээ үзэхгүй. За хар бараа юм сонсуулахгүй гэсэн үг шүү дээ тийм ээ. Ерөөсөө үзэхгүй. Тэгээд харж байна уу сайн байна уу ерөөсөө хүүхд мэдээ үзэхгүй. Тэр тэдэрт хамаагүй шүү дээ. Бас одоо элдвийн одоо ийм цуврал кинонод байгаа шүү дээ. Тэрийг үзэхгүй. За энэ ч одоо үн цэн гарч иж байгаа шүү дээ тий. За тэгээ хошин шог үзэхгүй. Хүүхдүүд танад бол үзэхгүй. Яг бол тэндээс одоо мэдхгүй. Миний ойлголт уучлаарай одоо миний ойлголт одоо тэр чинь өөр л юм суулж байгаа шүү дээ. Нэг нэгээ загнаалаа харж тийм чинь тэгдэл болж гэж бодсон нэг ийм. Тэгээ ингээд ийм үн цэнүүд гараад ирж байгаа байхгүй тий. За тэгэл унтж байхдаа хин нэгээ одоо шаардлагагүй бол сэрэхгүй маш аажихуу явна гэл ийм. Тэгэхээр ингээд гэр бүлийн үн цэн гараад ирж байгаас ер нь бол гарах төлөвтэй болчихж шээ. За энэ бол манай гэр бүлийн үн цэн. Энэ бол би хүүхдүүдэд хэлдэг. Ингэж тодорхойлж болох нь тийм ээ. Би хүүхдүүдэд хэлдэг баг. Манайх бол өөр хүмүүжлтэй шүү. Эсвэл би шууд манай гэр бүл өөр хүмүүжлтэй. Бид нар 11 одоо ковид гэдэг арай жаахан тэрнээс 9:30 10:30 гэтэл бүгд унтдаг байхгүй юу? Манайх л өөр хүмүүжлтэй. Цөмөр эрт унтна, эрт босна тийм ээ. Ингээл одоо ингээл өөрийнхөө үн цэнийг одоо ингээд хүүхдүүд бас ингээд өөрхөн ингээд бас одоо юу гэж хүргээд нь шүү дээ. Эцэг эхчүүд хүнийг бас анхаарах хэрэгтэй юм байна. Тийм шүү дээ. Одоо ингээд өөрсдийнхөө үн цэнийг гаргаж ирээд да манай гэр бүл юм үн цэнтэй хэрүүл уруулахгүй арих тамхи ингэж байхгүй шүү. Одоо энэ бол манай үн цэн шүү. Одоо энийг л бид нар хийж чадна. Одоо нэг имэйл одоо ингээд хүүхдүүдэд ингээд бас нэг хүргээд байгаа байхгүй юу бас. Энд чинь нөгөө нэг дүрмээр ингээд өөрийнхөө үн цэнийг ашиглаад дүрмээр гаргаад ингээд хүүхдүүдэд өгч байгаа. Яг тэгээ ба нөгөө дадал зуршлуулах нь шүү дээ. Тэр хүүхдүүд бас ингээд том болоод гэр бүлдээ ингээд хэрэгжүүлэх. Энэ чинь ингээд цааш нь зөв зүйлийг тийм ээ. Энэ чинь ингээд цааш нь хувилна. Тэд нар чинь гэр бүлтэй болчоод ингээд бүгд тойроос ухад яах вэ? Хинч уцаар хоол идэж явахдаа хинч утас юм уу яахгүй бүгд тавина. Хоорондоо ярилцсан хоол идэж явахдаа шүү дээ. Илүү дотн байх нь тийм ээ. Утас орлох үү? Хоолндоо анхаарал тавих байхгүй юу? Тэгээ хин одоо бүгд суугаад хоол идэнэ. Энэ тэнд очиж одоо бүгдээр идэхгүй. Нэг газар бүгд суугаад нэг ширээний ард сууна. Тэгээ бүгд одоо ингээд тэгээ бас нэг юм бэтгэлтэй манад ингээд ямар нэгэн гэр бүлийн одоо асуудал бүгд оролцсон гэж байгаа байхгүй юу? Бүгд ярилцах юм уу? Оролцсон. За. Сэр одоо ингээд бид нар одоо ингээд ээж аав хоёр ингээд хаяа нэг ингээд бүгд салхинд гарахыг юу яах вэ? Тэнд бүгд оролцох нь шүү дээ. Бүгд салхинд гарах нь. Яг л нэг хүүхдүүд нэг сайхан дурсан үлдээх хэрэгтэй байдаг байхгүй юу? Сайхан юмнуудыг. Гой санаануудаасаа үзэгчт маань өгөөчтэй гэр бүлийн. Одоо жишээ нь ингээд би бол аль болох тийм сюрприз барих хүсэлтэй хүн хүүхдүүдтэй. Одоо нэг шинэ нэг нохоо
охиндоо авч гисэн байхгүй. Тэр одоо ингээд худалдаж аваад нуугаад бөөм баяруу. одоо эндээ ингээд нууж оруулж ирээд нэг хөөрхөн Сибирийн лайка гөлөг цагаан гөлөг тэгэл оруулж ирээл тавиал ингээд одоо манай тэг чин манай охин хэдтэй байсан бэ нэг 5 6 байсан юм уу 6 7 настай байсан. Одоо манай охин 13 та. Одоо хүртэл тэрийгээ ярина нулимс нь гарна. Тэр нохоо бол одоо хөдөө гарцсан. Байгаад бол анч нохоо байхгүй. Бид нар би нохооныхоо сонголтын дээр буруу хийсэн байхгүй. Анч нохоо авчираад тэгээ одоо тэр нохоо маань хөдөө байгаа. Тэгээд манай охин одоо хүртэл одоо нулимс дуусах нь амар гоё санагдсан. Тэр хүүхдээ дурсам чинь тийм гоё гэгэх юм. Эсвэл энэ бол ингээл тэр чигээр ингээл үлдээж байгаа гэсэн. Тэгэхээр бид нар бас би бас нэг удаа өөрөө үгээ ав болоод одоо нэг өстэй дээлийн нөгөө дэш нь харуулж өмсөд тэгээд нэг юм нэгэд өвлөө ав болоод тэгээд тэр зураг нь байдаг байхгүй юу. Манай нэг хүүхд аваад бүр намайг надаас хараад үйлчээсэн. Тэгэл тэр ингээл ийм гоё одоо юу гэдэг юм гэр бүл дотор ийм одоо сонин одоо сюрприз гэдгийг бид нар гэр бүл хэдий чинээ хийн тэр нь хүүхдэд үлдэнэ. Тэгээ хүүхд тэрийгээд яг дараа нь давтахыг бас хийж байна. Сайхан дурсамжуултыг нь байна тийм үү? Тэрийг бас давтахыг хийж байна. Намайг багт аав ингэжсэн одоо би ингэнэ гэдэг шууд автоматар орж ирж штэ. Тэгэхээр дараачийн ирээдүйд болох гэр бүл төрөлтний гоё үлдээчихэж байгаа юм биш үү? Тийм үлдээн. Ер нь бол яг ингээд таны хэлснээр ингээд гэр бүлийн үнцэн гэдэг бол маш чухал. Манай гэр бол яг ийм бид нар яг ийм юм хууль дүрмтэй. Манай гэр ийм шүү гэдгийг бол хүүхдүүд багаас нь ойлгуулж явах хэрэгтэй. Тэрнээс биш одоо ингээд 12 цаг болж явахад өөр айлын хүүхд унтаагүй бол тэр хамаахгүй шүү дээ. Манай хүүхдүүд л унтсан байх хэрэгтэй. Тэр айл ямар дүрмтэй гэдгийг бид нар тэрээс огт хамаахгүй шүү дээ. Ямар үн цэнтэй гэдгийг тий. Цагийг яаж дүгнэдгийг гэдгийг бид надад хамаагүй байхгүй шүү дээ. Надад бол яах вэ? Би эхлээд энэ гэрүүлэл нэг жаахан айтайхан төхнүүлээд авъя гэдэг л чухал байхгүй. Тэгэхээр хүүхдүүд ингээд багаас нь нийлүүлэх зүгээр хүлээж авдаг. Багаас нь зөв дадалтай болгоно л гэсэн үг шүү дээ тийм ээ. Багаас нь зөв дадалтай болгоно гэсэн. Тэгэхээр бас ийм бай. Зарим хүүхдүүд маань одоо чинь эцэгийнхээ үгийг хүлээж авдаг уу? Тийм хүүхдүүд байдаг шүү дээ. Тэр тийм хүүхдүүд яаж ойлгуулж зөвөр? За энэ дээрөө за эцэгийнхээ үгийг хүлээж авахгүй байгаа зүйл гэдэг нь хэвийн зүйл гэдгийг эцэгч нар ойлгох хэрэгтэй. За хэвийн зүйл үү? Хэвийн зүйл ахгүй. Энд чинь ерөөсөө байх ёстой зүйл гэд хэлэхэд би одоо буруудаад ах юм байхгүй. Яагаад гэвэл бид нар эцэгч нар хитрхи их том гэдгийг өөрсдөө мэддэг. Одоо бид нар өсөө том болцсон байна шүү дээ. Маш их мэдээлэл авцсан байна бид нар. Тэгэхээр энэ юу гэсэн үг вэ? Биений харьцаанаас болоод бид нар нэг хүчирхийллийн нэг наадлын хэлбэр одоо өөрсдөө давмгаалдаг байхгүй юу? Одоо том өндөр хоолойтой, том биетэй хүчирхэг гэдгээр давмгаалж байгаа байхгүй юу? Чи миний үгийг сонсох ёстой. Чи одоо тэгэх ёстой. Чи одоо даалгавраа хийх ёстой гэх. За ингэж хэлэх нь бол одоо арга барил нь одоо буруу юм. Гэхдээ хэлэх нь бол хэлнэ. Гэхдээ эвтэйхэн ойлгуулж их хэрэгтэй. Хитрхи давмгайлж одоо хитрхи одоо захиран тушааж хэлэх хэрэггүй л гэж. Хүүхд бас дургуцаад байна тийм. Дургуцаад өөрийнхөө тэгээд ирэхээр хүүхд бидний үгэнд орхоо болчихж байгаа байхгүй юу? Эсвэл ямар нэг юм зүйлийг давтамжтай хэлэхээр өглөн гэдэг чинь тийм. Ямар нэгэн зүйлийг маш их бол давтамж. Одоо чи тэгээд би яг мэддэг байхгүй юу? Одоо ингээл заримдаа бас би ч одоо ингээл харж штэ 3 хүүхд охин дээр ингээл зарим нэг зүйлийг ингээл яг нэг өгүүлбэрээр ингээд давмгаалаад хэлэхээр манай охин хүлээж авахгүй уурлаад байгаа байхгүй. Тэгэнгუთ нарга барилаа өөрчлөөл арай нэг жоохон ингээ өөр юмар хэлэхээр л нөгөө өгч хүлээж авч байгаа байхгүй. Тэгэхээр зарим энд бол их одоо ихэнх эцэг нар бас өөрсдөө буруутай гэж магадгүй. Энийгээ бас бид нар сайн хянах хэрэгтэй. Өөрсдөө бас яаж ажиллаж байна. Ер нь та хоёр хүүхдтэйгээ яаж харьцаж байна. Таны хоолойны өнгө ямар байна гэдгийг бас яах хэрэгтэй. Өөрийгөө сайн харах хэрэгтэй. Та давмгаалж л болохгүй. Одоо тэр чин давмгаал гэдэг чинь одоо хэдий ихсгээр нөгөө хүчирхийл рүү орчиж байгаа байхгүй. Одоо чи дуугаа намайг сонсох хэрэгтэй гэж чи одоо энэ чинь л одоо нөгөө хүчирхийл болчиход байгаа байхгүй. Тэгээд тэр хүүхдийнхээ буцаж ороод өөрөө хүүхд байснаа бодоод хоёр хүүхд ярилцж гин гэдэг бодвол нэг зүгээр Гэхдээ гэр бүл өөрийнхөө нэг тийм хөрхөн бяцхан дүрмийг л гаргаж ирэх хэрэгтэй. Үн цэнтэйгээ Дихгүй. Наа чин бас их санаа авмар идэв шүү. Гэр бүлийн дүрмгээд гаргаад ирвэл. Сая таны ярьсан жишээн дээр нэг өглөөд л байхаар үг авдаг уу тий? Нэг хэлэхэр сонсдог гэдэг шиг ийм юм байдаг штэ. Энэ бол тийм хүн ийм хүн гэдэл одоо албан тушаалаар нь янз янзаар хэлээд л тий.
Тэрийг яаж чихнийхээ хажуугаар зүгээр өнгөрөөх ч юм уу тийм боломжтой юм бэ? Сэтгэл зүйдээ хүн дээр тусгаж авахгүйгээр. Жишээ нь одоо юу гэдэг юм ба? Амжилттай яваа нэг бүсгүй байлаа шүү дээ. Тэгэхэд наадах чинь болвол тийм л байсан шүү дээ угаасаа. Хизээ юм болцсон. Арын хаалга, ямар албан тушаал гээл тий. Тэгэхээр тэр хүн өөрийнхөө хүчээр зүтгэсэн байж болно шүү дээ. Энэ зөвлөдөө. Тэгэхээр нэг атаархал гэж юм байгаа. Энэ атаархал гэдэг зүйл хүнд байхад бусад муу зүйлүүд хүн рүү маш их амархан ордог байхгүй юу? Дараагийн одоо муу зүйлүүд. Тэгэхээр л хүн одоо энэ атаархал гэдэг зүйлээс л аль болох ангижрах хэрэгтэй. Тэр хүн одоо ингээд явах нь одоо ер нь бол бидэд бол өстой хамаахгүй шээ. Ууг нь тийм. Ерөөсөл энэ юунаас үүсэж байгаа нэгвэл тэр хүн тгээ явчлаа би ингэчлээ. Нөгөө нэг өөрөө эхлээд харьцуулдаг өндөр байдаг байхгүй хүмүүсүүд. Одоо хөршигээ харж байна, тэр явж байхад би тэгж байна. Тэр энэ харьцуулалт ихсгээрээ нөгөө нэг юу хүчрхэл болдог гэдэг шиг эн чинь нөгөө нэг атаархал бий болж байгаа байхгүй. Хүн одоо хүмүүс атаархаад ирэхээрээ одоо тань руу бусад муу одоо зан ааш ороход маш их амархан болдог байхгүй. Тэгэхээр энэ атаарл гэдэг зүйл бол ер нь дими зүйл. Хүнд атаарх юм тэр өөрийгөө л харах хэрэгтэй. Тэр хүн тгээ явж байна. Тэр бол тэр хүний амьдрал. Би одоо юу ийх вэ? Тэ? Өөрлөгөө. Тэгэхгүй бол хит их гатгшаа анзаарч штт. Тэгэхээр өөрлөгөө тэ одоо энэ өөрлөгөө би одоо юу ийх вэ? Би одоо энэ жил одоо юу нэмэх үү? Ямар сайхан дадал журсал нэмэх үү? Одоо өөрийнхөө боловсрол дээр юу нэмэх үү? Өөрийгөө яаж хөгжүүлэх үү? Өөрөө би одоо яаж одоо өөрийгөө барих уу? Өөрийгөө яаж хянах уу? Тэ энэ дээр л одоо илүү их анхаарах хэрэгтэй. Хүнд биш. Өөртөө. Харин тэгвэл эсрэгээр нөгөө талд байгаа нөгөө үгийн суманд өртөөд байгаа хүн яаж өөрийгөө тэр зүйлээс сэтгэл зүгээр хамгаалах хэрэгтэй юм л. За ингэж байна. Энэ дээр бол яалтчгүй хүн одоо хүмүүждэг байхгүй да бид нар нэг ярилцлаган дээр ярьсан шүү дээ төлөвшөлгээд. Яалчгүй ингээд за энэ одоо ингээд нэг жирийн хүн байж байгаад од болчлаа гэж одоо. Тэ одоо од. Тэгэхээр энэ хүн дээр ч одоо сайн мө бүх юм очиж шүү дээ. Тэгэхээр үнэхээр л од болсон хүн бол од л байдаг байхгүй. Яагаад бол тоохгүй ш тэр хүн чинь. Яагаад тэр шүүмжлэлийг тэр нэг зүйлийг маш олон удаа авсан байгаа шүү дээ. Хэдий ч нэ их аавн төдий ч нэ айцгүй болно. Хэдий ч нэ их аавн төдий ч нэ айцгүй болно. Тэгэхээр тэн дээр бол одоо айх зүйл байхгүй болчихно. Тэр ер нь бол их тоох хэрэггүй дээ л гэж юу те? Тийм, тэрийг бол тоох хэрэггүй. Тэр бол байдаг зүйл шүү дээ. Яг бол бид нар чинь хүн болгон таалагдчих чадахгүй шүү дээ. Тэг хүн болгоно. Одоо инктер гэдэг хүн бол одоо яг зарим хүмүүс таалагдана, зарим хүмүүст бол яг өстөр нэг сони харагдаж байгаа шүү дээ. Нөгөө би ямар хүн болгон таалагдхаа л доллар шүдтэй гэдэг шиг те. Тийм шүү дээ. Яг тэрнтэй адилхан л шүү дээ. Би бол ёстой хамаа авахгүй шүү дээ. Зарим хүнд бол шүү дээ. Энэ хүн юу ярьж байна? Сэтгэл зүйч байна уу? Юу байна уу? Ёстой бадгүй шүү дээ. Тэ? Зарим хүмүүсд бол яг энэ миний үгийг сонсож байгаа. Эсвэл бид нар ийм л бүх хүмүүсээ таа ч гэсэн би ч гэсэн энд байгаа бүх хүмүүсүүд яг эсвэл бүх хүмүүс таалагдчих чадахгүй. Магадгүй дээр ганцхан доллар л таалагддаг. Тийм л аа. Одоо амьдрал дээр дөнгөж гарч байгаа залуу үеийнхэндээ ер нь өөрийнхөө амьдралын зорилгыг яаж зөв тодорхойлж явах хэрэгтэй гэдэг юм болоо. Ер нь ийм зүйл байна. Эхлээд за бидний цаг дуусах шиг байна. Эхлээд бид нар өөрсдөө л хандах хэрэгтэй. Өөрлөгөө л хандах хэрэгтэй. Ерөөсөө өөрлөгөө хандаа. За тэгээд дараа нь өөрлөгөө хандахдаа би юу хийж чаддаггүй гэдэг нэг тийм цаасан дээр бичих хэрэгтэй. Би юу хийж чаддаг вэ гэдэг. Чаддаг зүйлээ. Тий. Тэгээд чаддаг зүйлээ бичээ тэрлүү сайн харах хэрэгтэй. Тэгэхгүй бол одоо ингээд би хинбэ ч гэдэг юм уу, би юу ярьж чадах вэ ч гэдэг юм уу, би юу шүүмжилж чадах вэ гэдэг дээр хүмүүсүүд их одоо сүүлийн үед хаяа нэг харж байхдаа илүү их анхаарлаа. Ерөөсөө л одоо ингээд шүүмжлээл одоо ингээд би одоо мэднэ гээл ирэхээр нөгөө нэг одны өвчин гэж байдаг шүү дээ. Хүн ер нь нэг тийм байлээ л дээ. Одоо ингээд би харахад хүн би юм мэддэг гэл унаа шүү дээ, тий. Тэгэхээр л хийж чадах зүйл багасаад. Хоёр өөр зүйл байгаа байхгүй юу? Мэддэг гээд ирэхээр л мэддэг гээд ирэхээр л хүний хийж чаддаг зүйл багасаад байна. Хэрвээ би юу хийж чаддаг вэ гэвэл би яг тийм хийж чадна. Би чинь би бол за би одоо ховс хийж чадна. Би хүнийг сэтгэл зүгээр имжилж чадна. Би одоо тэгж чадна гэл. Хэрвээ би юу мэддэг вэ гэх юм бол юу ч мэдчих болно шүү дээ. Өнөөдөр чи одоо Google гэл бэлэн юм байна. Тэн дээр одоо хэдэн өдөр нэг юм уншаал одоо тэгэл яриад л би яриад л чадна шүү. Агталтаа юу хийж чадах вэ? Чаддаг зүйл. Яг чаддаг зүйл нь танд юу вэ? Тэгэхээр л одоо яг таны хэлснээр одоогийн хүүхдүүд бол тэр чаддаг зүйл дээр анхааруулах зүгээр. За би яг ийм хийж чаддаг гэдэг дээр илүү их анхааруулах хэрэгтэй. Өөрлөгөө л их анхааруулах хэрэгтэй. Тэрнээс бусад хүмүүсүүд рүү биш. Өөрлөгөө л их би юу хийж чаддаг вэ? Би юу мэдэх вэ? Тэ гэл
эрүүл ер нь өөрлөгөө анхаарч дараа нь бусдад төрөх ба. Өөрлөгөө бас суралцах хэрэгтэй тийм ээ. Бусад зүйл рүү анхаарахгүйгээр тийм ээ чаддаг зүйлээ нэм суралцах хэрэгтэй хаа гэж бодож байна. Үнэтэй зөвлөгөө өгсөн ихтер багштай баярлалаа. За та бүхэн ч гэсэн баярлалаа. Монгол хавс нэвтрүүлэгтэйгээ хамт байсан үзэгч танд баярлалаа.